5 дээр нэмгэн 5 нэмгэн 5 нэмгэн 5 нэмгэн 5 нэмгэн 5 нэмгэн 5 үнийг үржигдэхүүний илэрхийллээр бич. За тэгэхээр энд хэдэн тав биднэрт байна? 1 2 3 4 5 6 тав байна. 7. Тэгэхээр үнийг үржигдэхүүний илэрхийлэлд бич гэхээр 5 маань хэдэн удаа бичигдсэн бэ гэдгийг бичих хэрэгтэй байгаа. Тэгэхээр 5 маань 7 удаа бичсэн учраас 7-г үржигдэх нь 5. Аль эсвэл 5 үржигдэх нь 7 гэж бичиж болно. Энэ бичлэг бол зүгээр миний харж байгаа байдлаараа бичиж байгаа. Харин яг үржигдэхүүнийхээ илэрхийллээр бичвэл арай өөр бичнэ. Үржигдэхүүний тэмдэг ашиглан бичнэ. Тэгэхээр 7-г үржигдэх нь 5. Эсвэл байрын солиод бичиж болно. Цэгээр орлуулж бичиж болно. Янз янзаар бичиж болно. Энд та нарт жишээг нь өгье. Байрын сольж бичье. 5-ыг үржигдэх нь 7. Нөгөөдгөд нь мөн 5-ыг үржигдэх нь 7. Альсвал бүр хаалттай бичиж болно. 5. Энд нь 5-ыг үржих нь 7. Ингээд янз янзаар биччихлээ. Одоо мэдээж энэ хариунууд маань энэ тоонуудын маань хариу яг адилхан гарна. Тэгэхээр 5-ыг 5-аар үржүүлэхээр хариунууд маань гарч ирнэ. Тэгэхээр бүгдээрээ энэ тоонууд маань бүгд 35. Энэ ч 35. Энэний маань хариу нь 35. Энэний маань хариу нь 35. Энэний маань хариу нь 35. Яг тэгвэл бүгдийг үржүүлж байгаа болохоор хариунууд маань ижил гарч байгаамаа. Энийг өөрөөр бичиж болно. 7-гоо 5 удаа бичиж болно. 7 5 times үржигдэх нь гэж болохоор 7-гоо 5 удаа бичнэ. Тэгэхээр ямар ч ялгаа байхгүй гэсэн үг. 5 7 35. Мөн эдгээр маань 7 5-ын 35. Яг адил гарч байгаамаа хариунууд нь.